Үүнийг заавал хэлэх хэрэгтэй гэж байна. Гоё шүү дээ, энэ гоё яах вэ? Танд юуны төрөнд ингээд би давхар олсонд баяр хүргэе гэдэг тэгэхгүй. Чами хоёрыг одоо хизээнээс амар харьцуулаад эхэлчлээ. Одоо танаас үеийнхний бас нэг асуудал чиж одоо хожуу ойлгож дараа. Самбай цанаа манайхаа өдрийн хоолыг найзтайгээ заагаад тоогоо өгч. Ажил ихтэй байгаа шимэлдүүдээ богд уулан дээр гарч банштай цай хийж өгөхөөр явж байна. За санаа манайхаа намаа Мишель гэдэг ах маань банштай цай хийж өгнө л гэсэн. Угнаал гэхдээ би хоол хийж өгөх хэрэгтэй байсан баг гэж би бодож байна. Төвбөгөө барьсан. За Замаараа бас бодсоо те ямар хоол хийж идэх үгээд. Тэгээ манай шимэлийн хамгийн дуртай хоол юу вэ? Амттай л бохол гоё шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Сэтгэл шингэсэн хоол ах минь. Таны дуртай хоол юу вэ? Шингээсэн гоё хоол хийж өгнө. Гадаа гоё юм те. Гадаа гоё юм. Юу энэ дээшээ гарна гэвэл огийн хут хой. Энэ хавьтай бой. Ах маань Буудлаа. Цүнхэндээ хоолныхаа юмдаг авцсан. Ер нь чам Мишель гэж байнга дуудах уу, Шимэл гэж дуудах уу? Мишель гээл дуудах. Мишель гэж дуудах те. Энд бүгдээрээ буудлаа. Манай дөрвөн залуу энд гоё халуун савтай цаймаа авчираад гээд гоё сууж ийн гадаа. Энд байрлахаар боллоо. Баяшаа цагаа хийж иднэ. Үлсэж гинэ. Үлсөө толгоо эргээд тахын гялс юм хийж идэхгүй бол. Хийж болохоор байна. Монгол улсын гоё юм байгаа маа те ингээл хүссэн газраа ирээ суучдаг. Юм алгаагаа авах хэрэгтэй. Хамаагүй. Төв бүхэд буцалгая да те. Зааж агаа нэг. Өө за. Амар ойж харагдчих. Харин сонирхолтой. хоёлаа сайхан сүйтэй цай чанаад өрөм авсан манайхаа. Чи чипс авсан байна те. Халбаг авсан байна. Энийг задлаад эндээс нь хоёрыг гаргаж ид борцог чипс хоёроо давтар хийчих. Өрөм авсан болохоор борцог авсан бит хоёр. Та бүхэндээ зориулж хэлэхэд бит хоёр шиг бас өдрийнхөө хоолыг гоё агаарч идэж байгаарай. Гоё санагдаад байх юм. Яагаад тэгэхээр нөгөө гадаа ингээд гоё дулаарж байгаа. Тэгснэ ингээд модон дунд ингээд шууд орж ирээ ингээд суучаар. Oh yes. Чиний хамгийн сайн хийж чаддаг хоол юу вэ? Хамгийн сайн уу? Цөөр юм болов. Гэтэ хийж үзээгүй хоолоо ч гэсэн анхудаа ихтэй аюул дэжгүй хийдэг. За ус буцалж гин. Хийстэй цагаа ичээ. Халбаг авсаа манайхаа. Халбаг. Манай хүү ингээд сурцсан. Юм хийж болгондоо ингээд. Яана. Байна ютубер юм үзэхээр ингээд гадаад дотоодгоо монголчууд ч гэсэн нэг ингээд хэлдэг шүү дээ юм аа. Харин тийм. Инээдтэйгээс. Харин Өөш гадуур бараг хоол идэхэд заяа 100 эдэн мянга болдоо шүү дээ. Өнөөдөр ихэд ингээд нөө банш манш юм хумаа бараг бүх юм ингээд авахд нэг 120 мянга төгрөг. Ишээ авахгүй биз дээ замаараа. Ямар тэнийг юм биш. Ишээ авахгүй биз дээ замаараа. Ямар тэнийг юм биш. дэлгүүр ороогүй лүү? Дэлгүүр ороогүй биз дээ. Яа. Даалж Амар нэр тийм биш. чигээр явцсан биз дээ. За ойрхон дэлгүүрч юу илээ? За манайхаа Ойрхон номин амир болсон. Номин бав. Тэгээд тоор нөгөө сая өмнө орсон. Үүнийг заавал хэлэх хэрэгтэй гэж Гоё шүү дээ. Энд чинь гоё яах. Баяжтай цаа гэсэн чинь сая дөнгөсөө саналаа. Баншаа мартсан байна. Замаараа дэлгүүрээс авъя гээд замд гоё банш байв. Тийм баха. Миний цүгэн дотор зөндөө байгаа гэсэн банш байдгүй наас. Ямар инээдтэй бэ гэдэг. Баншаа. Гурвангийнх нь толгоо нэг юм. Амар өөр юм яриад айгуу завгүй байсан те. За, ус сайхан бусалж байна. Анх удаага ингээ киноны продюсер хийлээ. Ямар вэ? Аим сонирхолтой л юм байна. Гэтэ бас мэдээч хэцүү юмуд байгаа. Тэгэл яг нөгөө нэг киноны хүмүүс ингээл нөгөө өөрөөр тэр ажиллаж ангууд нөгөө бүгдийн нийтээр нь хардаг хүн л өстой продюсер юм. Харин надад бас анх санал нь ирж байхад бас гайхацсахгүй. Яагаад намайг хийж чадна гэж утсан юм бол гээд найруулагч нь өөрөө бас тавьсан байхгүй юу? Танаа найруулагч бас нэлээ залуу хөлт байгаа шүү дээ. Тийм. Үе тэнгээ. Тэгэхээр яг одоогоосоо гоё ингээд нэг баг болоод ажиллаад ингээд сурчвал бас ирээдүй бас гоё байна да тий. Киночос чанга штэ хүнийг бас байдаг бүх зан чанарыг гарган цаг хугацааг аавна. Ер нь бол тэгэл ямар киног гүрүүтэл хоорондоос алаантай штэ. Тэгэхээр эцсийн дүндээ өг яг гоё уран бүтээл хийх нь л өгөн зорилгоо яг мэдчихээ байгаа айгу тий. Парент хэцүү үед бас байсан. Гур найруулагч чи яг толгоогоо ингээд барьсан. Тал талаас нөгөө хүмүүс янз бүрийн юм асуугаад онгоцтой. Яг таны хэлгээр баг ингээ өснө унах гэж байгаа юм чи. Тийм шүү дээ. Би ч одоо эхний кино хийхэд миний толгойтой үсээс ингээд халзарсан шүү дээ. Яа. Тэгээ би тэгээд бүр имчилгээнд явж байж Та тийм бүр хамгийн минь хариуцсан юм шүү угаасаа. YouTube-ийг хэдэн жил авчаа? Мэдгүй. Мэдхгүй ягаа мэдгүй. Хамгийн ихнийхээ видео гаргасан. Тэг. Харъя л та.
Уут байсан хогоо ишээ нэ. За бослонгууд нь сүүгээ ячнаа. 3 жил байна. 3 жилийн хугацаанд ер нь одоо дунджаар хэдэн видео хийч вэ? Анх бас яагаад YouTube хийх болов? Анх эхэлж байхдаа бол 11-р анги байсан. Тэгэл амар хийцхүү. Ууг надад 11-тэй ингээд гадаад явна гэд ботцсон маа штэ. Тийм ээж тэрнийгээ хийхгүй шал хийцхүү гэж байгаа л тэгэл ер нь гэхдээ бодоодсэн байхгүй юу. Тэг хүмүүс YouTube хий гэл ингээл яриадсэн чинь тэр ярьсан хүмүүс маань хийгээд. Оо за ярангууд тэр хүмүүс хийж эхлэх дангууд нь за би өөрөө эхлэх хэрэгтэй байна гэл. Тэг манай бас хамаатны 2 3 их ч амар шортсон. Өөрөөсөө нөгөө гадаадад байж хата яг л нөгөө Монголд идэх хүмүүсийг үзэх туртай. Тэгэл ч Мишелийг хийвэл амар үзнэ хүмүүс гэл. YouTube ч яг юундаа айгуу чухал те нөө хийж байгаа хүн айгуу чухал. Тэр хүний донжин чухал. Тэр хүн хэрэг хүмүүсийг бас яг татчих чадах бай. Наад яг YouTube-ийг яг нэг даваа талд нь яг тийг санагдаад байна шүү дээ. Энэ нь бол хүнийг хөөж үздэг. Тэгээд эхний видео ороод сэтгэл эхний видео хэр амжилттай байсан. Удажгүй. Тэгэл эхний видео орсны дараа 2 дахь 3 дахь видеонууд нь. Гэтэ би одоо яг хийдэг видеоноос илүү яг дөнгөж хийж эхэлж ийсэн үеийн видео аим. Одоо хүртэл амар гой санагддаг. Нэг хөөрхөн жоохон байсан болохоор ч юм уу. Жоохон гэж юу юм бэ? 11-р анги хийж 16 7-той хэдтэй байсан? 16 юм уу? Тэ 17. 17-той. 16 7 тийм. 16 7. Одоо ч 20-той юм уу? Тий. 20 хүрцэн. Хүрчихсэн шүү дээ. За энэ жил намайг 2 удаа хүн жирэмсэн гэж андуураад. Яаж байгаа? Мэдгүй би энийг ярих байраа. Амар сонирхолтой заяо. За. Бүр имлэгээс заяо. What? Том хүн заяо. За. Нэг имлэгт ажилд шинээр орсон гэд надаас ингээд залгаж байгаа байхгүй юу. Тэр имлэгээс залгаж байна. Тэг ингээд танд юуны төрөнд ингээд би давхар олсонд баяр хүргэе гэдэг тэгэхгүй. Тэгэл би чи нөгөө нэг дөнгөж дууд юу хаана юу яана би жирэмсэн биш шүү дээ. Хаанаас ингэж яаж мэдсэн гэдгсэн чи. Гэхдээ нэг таны нэг бичлэг надаас нэг ингээ хөөн хийлж мөлий те бид шалгаад бичлэгийг ч үзсэн чи тийм байсан юм гэсэн гэдэхгүй юу. Тэгэхээр би ямар бичлэг юм бол юм уу тийм намайг та хайртай. Тэгээ би жирэмсэн биш дээ гэж. За юу ч гэсэн эхлээд ажлын саналаа тавьчих гэснэ. Манайх ийм имлэг байгаа маа. Тэгээд та ингээд төрөн төртлөө манай имлэгтэр ингээд байгаад тэгээд төрх өдрөө ч гэсэн ингээд гоё хамтарч ажиллаач гэж байгаа гэхгүй. Тэгээ би гайхаад. Гээ би жирэмсэн биш гэдэг чинь. яар амир тий. Наадч бол өөр эмэгтэй хүмүүс жоохон нэг 20 гарсан эмэгтэй хүмүүс сандарах юм байна. За юу үлээ би чи хаана шинжилгээ өглөө би нэрээ жирэмсэн юм бах та гэдэг. За болоо. Зарим хүмүүс бас уурлахаар юм байна. Нөгөө нэг ингээд хаяа чигээд нэг хоол монд идээ тэгээ сууж байгаа чинь нэг хүний нэг эдснийг жоохон тоодсон шүү дээ. Тэгвэл энэ намайг одоо тий бүдүүнээр нь одоо ингэж бас цаагаараа жоохон нэг тий эвгүй байдалд оруулаад байгаа байхгүй тий. Би бол амар оффендед болов. Би зүгээр гайхсан зүгээр. Тэгээ сүүл ямар бичлэг үзсэн бол гэд ингээ болцсон байхгүй юу. Би бол тэрний юм рил оруулсан байхгүй юу. Нэг эмэгтэй байх сөв хэцүүгээ уйлаад нэг рил заяа. Тэг ингээ тэрэн дээр зүгээр ингээ маазраад үнэхээр л миний нөгөө юм ирчихсэн. Тэг амар өвдөжсэн байхгүй юу. Тэгээ уйлаа хөвтөж байхдаа нэг юм Instagram фильтр гаргаж ирээд харсан чи бүр инээдтэй харагдаад болдгоо. Тэгээ өөрийгөө бичиж оруулчихгүй юу. Эмэгтэй байх амар хэцүү юм нэг. Шок юм байна. Харин тийм ээ. Сүүлд тэгсэн чинь бас нэг хүний хурим дээр очихгүй юу? Ахынхаа хурим дээр. Тэгээ би нэг нөгөө манад амьдарч байгаа ихчийнхаа охиныг ингээд тэрсэн зогсож ийсэн байхгүй юу? За. Тэгээ ядж яхад надтай адилхан. Тэгсэн чинь тэр хуримных нь нөгөө хуримны ордны нөгөө манаач ах. За. Хөөе ямар хөөрхөн юм бэ танаа охин ч ингээд. Тэгэл ёо ахаа манай охин бишээ. Ёо. Хүмүүс ихтэй ер нь бол дуудаал байгаа юм байна да. За баярлалаа би. Зүгээр хэлж. Ёо шимэл одоо ер нь яг хэдэн настайдаа ер нь ээж болъё гэж зүгээр боддتي. Эмэгтэй хүмүүс зүгээр боддог өстэй төлөвлөгөөнд за би нэг 20 хэдтэй тэл нэг ээж болох бах таа ч юм уу. Зүгээр нэг тиймэрхүү байдлаар өмнө нь бол ингээд амар 30 мууч хүртлээ те ингээд сингл юм. Хэвээ independent woman амар боддогсохгүй юу. Гэтэ яг үндэ 30 хүртлээ сингл явах шал утгагүй юм шиг. Ер нь бол яг 20-д тэл хүнтэй нийлээл тэгэл хурмын ясныгаа дараа гоё хөвгттэй болоод би бол тэгтээ яг хизээгд мэдхгүй байна. Гэтэ одоо бол биш. Одоо биш. 23 4 юм болов. Эсвэл 24 5. Одоо манай Шимэлийн анхны хайр ер нь хүнтэй үерхчихсэн юм уу? Мэдхгүй. Юу яа би мэдгүй. Гүг би яг ингээ үерхийг үерхчих судаад байхгүй. Одоо ч нөгөө ингээ зүгээр уулзаад байдаг те. Яг аль бие осоор хүн ингээд хоёлаа үерхий гэж ер нь одоо ер нь асууж байгаа юу? Эсвэл уулзаад ингээд гоё цаг хугацаагаа ингээ хамт өнгөрөх. Харин гэхдээ одоо залуучуудаас тэхээ болчих те.
тэгэж гоохгүй бол гэхдээ айл талдаа ингээл амар юм яг яагаад байгаа юм бол гэсэн юм confusing байдалтай юм шүү. Миний манай нэг хин блэ хамаатны ах ч лөө ярьж хахад зүгээр ингээд үерхүү гэж ерөөсө гуугаагүй. Зүгээр юу лээ хоёул үерхдэг л гэж. Үерхтэй штэ гэл тэгэл үерхдэг болчихсон штэ. Би бол хүнтэй бол харьцаж үзсэн. Гэтэ үерхдэг байсан болов. Хамгийн үерхдэг байсан болов. Хамгийн урттай. Хэдэс арлах. Унаачаас урт штэ. Тийм үү? Яг ийм нэг юуны харилцааны хувьд бол хүмүүс ч 7 хоног баг үерхээс алсан малсан гэж яриад байдаг штэ таны үеийнхэн чинь. А тийм үү? Тэгж амар хурдан бол байж байгаа. Тэгвэл 3 4 сар юм болов хамгийн удаандаа. Хизээ саяхан юм уу? Саяхан бол бишээ. Одоо Ер нь бол дандаа 10 жилтэй л ах та. 10 жилээ төгснөөс хойш ер нь яг өтөл чадалдаг бол нэг хүн байгаа л үү те. Одоо юу? Тий. Байхгүй шүү дээ. Бити худлаа яриад. Нэр байхгүй. Бити худлаа яриад. Байхгүй. Хүн хэд байгаа ингэж асууаг байх чинь зүгээр л байгаа гэж хэлээ шүү дээ. Хит кино ёо. Ёо энэ нэвтрүүлэг чи. Нэвтрүүлэг. Өдрийн хоолыг найзлаа байж. Та чи шууд ингэ нөө шараад эхлэв доо шуураг. Харин тийм ээ хүмүүс намайг үерхүүлэхийг амар хүсдэг. Тэгээд цаг нь болохоор тэгээд амархан дөө. Тэгээд үерхчин дөө. Би ч одоо их нэртэйгээ анх танилцаад нэг хараад 2 өдөртөө уулзахдаа би хэлсэн шүү дээ. Хоёлоо үерхийгээд үү? Үгүй би чамтай суух юм байна гэд. Ингээл агаамда манай аав ч гэсэн. Өө ихтэй хүний ихтэй юу яадаг юм? Мэдрэмж юу? Зүүн сөв мэдрэмж гэх юм уу? Хүн яг ингээд харж чадж байгаа л те. Тэснээс удаан харахгүй байгаа юм. Нэг өдөр харж байгаа. Тэснэ мараас нь уулзаж байгаа. Тэгэл за ер нь хоёлаа суух юм байна. Энэ хүнтэй суух юм байна гэдэг. Гээл яг цаанасаа энэ хүнтэй чи суух юм байна гэлтэй. Эсвэл ингэдэм болов. Одоо бодоод заяа. Тэр үнийг ажигланаа да. Өөр цаанаасаа нэг юм ихнэр маягаар ингэ төсөөлнөө дөө. Тэнгүүд төсөөлөнгүүтээ амар ингээл гой санагдаж штэ. Яг л миний ихнэр болох юм байна гэд. Тэгээд зөвшөөрсөн ч зөвшөөрөхгүй байсан ч энэ хүнийг яаж игээл ихнэрээ болгож авна гэдгээ л тэгж хэлээд байгаа юм шүү. Бараг л тэгж байгаа. Нөгөө яг эрэгтэй хүн чинь нөгөө нэг шийдвэрийн төвшөнд аймаг нөлөөлнө л тоо тий. Эрэгтэй за энэ миний ихнэр болно гэх юм бол яг л ихнэр болгодог. Ай. Нэрээ. Зөө. Эр хүн ч бас тий. Зогсондоо хөрдөг эр хүн л одоо тэгэж авдаг л одоо танаа аав битээ чинь л. Тийм манай ирчүүд бас зориг дагаа хямар штэ. Тэгэл яг хямар гэдэг юм шиг. Тий хэлэхэд л да би чамтаа сууна гэж юу байсан юм эсэгээл. Эхэндээ тэгдэг тийм энэ тий сууна гэж юу байсан юм эсэ. Тэгээ хаас ингэж хэлээд та суусан ч хүн бай сууаагүй ч хүмүүсээс зөндөөдөг баг уу. Тэмхтэй. Амжилттай нь ярихаар гоё идэг болохоор тэгдэг юм болоо. Яг тэгж байгаа. Яг тэгж байгаа. Найз залуутай болъё гэсэн бодол бол байгаа сте тий. Бага. Ямар хүнтэй сууна гэж боддоо юм бэ? Өмнө нь бол ямарчсандаа амар юм зүйл ингэ чартдаг байсан. За. Бүрстэ тий. Амар юм эготойгоо штэ өөр ингэсэн. Оо би чинь ингээл надаа яраасаа тий олон бандэр гүйжин гэдэгтээ ингээд ингээ бардамнаад. Тэгээ тийм учраас надад ийм төгс эрэхтэн хүн бол олдчил таараа гэж ингээ боддог заяа. Тэнгүүд яг үндэ ингээд харангуут хүний одоо царай өндөр тий тэр бол нөх юм гаднах төрхмөрх бол үндэ чухал биш юм бэ лээ. Зан чанар нь л угаасаа үлдэн штэ эцсийн би ч гэсэн өгшөрнө. Тийм штэ. Ер нь гэхдээ үерхтэй яг гэрлэн л гэж үерх юм. Тэгэл гэрлэн. Ер нь бол шууд гэрлэн баг л. Тийм болохоор одоо л үерхийг байгаа юм шүү дээ. Тий. Яг нэг үерх юм бол шууд гэрлэн л гэж үерхэж байгаа. Тийм бай. Тэгвэл өөдөд нэг үерхдэг хүмүүс. Тий. Тийм бол өстой баг. Өөдөд манайха өөдөд үерхэж. Үгүй өөдөд үерхдэг байхгүй ялангуяа энэ залуучууд бүр. Эсвэл одоо ингээд хүнтэй үерхэж байгаа ч хүмүүс байгаа заяа. Үерхэж байхдаа оо гэрлэн нас болоогүй штэ гэж боддог ч юм уу. Тэгвэл тэр хүнтэй яагаад үерхэд байгаа юм бэ гэдэг шиг. За цай буцлав сайхан цайгаа унаа. Гоё тэгтээ хээр ингээд яг сууж агаад ингээд нэг цаймаа яа буслаад ирэхээр ингээд энэ уур нэдсэн уурын үнэр мөндөр. Оо янзын үнэрч шүү. Гоё. Эрүүл мэндийн хэр анхаарч энэ хөдөлгөөн хэр вэ? Харин тийм ээ. Би уг нь айгүй хөдөлгөөнтэй байсан байхгүй юу? 10 жил байхад ер нь жоохон махаас эхлээл намайг дандаа юмд явуулдаг заяа. Ингээл нэг таквондод явуулж байгаа л тэгэл нэг тэмцээнд за орох гээд ирлээ гэл тэнгүү гарах чинь за балаа. Хайрлаад авах тэмцээнд орохоор чинь чи харин тий. Тэгэхгүй бол айгүй бол энүүгээрээ явчихна гэж боддог юм уу эсвэл тэгэл гимнастикт явуулна тэгэл явж байгаа л за тэмцээнд орохлоо гээл тэгсэн чи бас гарах чинь тэгэл балет мэлээ тэр 9 ус юм явдаг гэсэн. Тэгээ одоо яг нэг ажиллаад өөрөө жоохон мэдээд ирсэн чинь хөдөлгөөнг болоод байна. Тэгээ одоо тэгэл бүх шийдвэрийг өөрөө гаргаж шүү дээ 20 настай хүн чи шийдвэр гаргадаг хүчинд ирсэн. Тэгээ хобби
хүн чинь нэг хоббигоо дагаж хөдөлтөө шүү дээ. Би одоо саксан тогтоолоор сакс тоглоно. Тэ энэ надад хөдөлгөөн болно. За тэгээд хүн чинь нэг эцэг хүн болоод ирэхээр бас нэг гэр бүлийнхэндээ бас гэр бүлийнхаа төлөөс өөрөө бас эрүүл байх хэрэгтэй байна гэд бас нэг ийм нэг зорилго яагаад өглөөдөө нэг гүүх тэгээд нэг бэлтгэл хийх. Манай цагтаах чи айгүй үлгэр жишээ аав байгаа шүү дээ. Би бол цагтаахыг ингээл зураг мөрөг оруулаад эсвэл ингээл хүүтэйгээ стори хийхээр амар гоё санагддаг шүү дээ. Хүмүүс чинь нөгөө аав болоо шууд ингээл өөрийгөө жоохон гаргуунд нь хайчдээ шүү дээ. Тийм биш юусэн. Одоо орчин үеийн аавад бол гоё болцоо. Гоё янз бүр. Янз бүр. Манай хаваатны ах нар чи айгүй хөрхөн тэгэл бандагал гэдэг. Тийм аа. Миний тэгээс юу байгаа гэхэлтэй бид чинь нөгөө байнга видео хийдэг болохоор яс тий. Видеон дээр бас гоё харагдах хэрэгтэй, зөв харагдах хэрэгтэй. Тэгээд бас ингээл бид нар л анзаараг болохоос бас биднээс бас ингээд үлгэр дуурайл авч байгаас хүүхдүүд бас байгаа. За ер нь бол эрүүл байх хэрэгтэй байна, хөдөлгөөнтэй байх хэрэгтэй байна тий. Тэгээд ингээд аль чадлаараа л бид нар чинь ингээл анзаараад тахад бол яг энэ кино урлагт өөрөө бүр тийм хайртай хүн шиг надад санагдаад байгаа байхгүй. Ааха. Би бол ингээл 5 наснаас хойш ингээл хүссэн гэл ингээл хэлжсэн штэ. Тэгэл яг нөгөө жүжигчин болно гэж бодсон. Тэгэл яг товрог тусан ингээл найруулагч, продюсер ч юм уу те. Ингээл давхар нэмэгдэж байгаа штэ. Боломоор байгаа зүйлсүүд нь. Тэгээд кинонд одоо ингээд тоглохоор ч юм уу хүмүүс ингээл өстой хамаагүй ямар ч хамаагүй хүмүүс кино хийдэг болчихжээ ч юм уу. Эсвэл ямар ч хамаагүй хүмүүс кинонд ордог болчихжээ ч юм уу. Тэгээл ингээд амар муухай байдаг. Уг нь бол анханасаа ингээ YouTube-ыг эхлээд биш ингээл жүжигчин болохыг хүсдэг байсан шүү дээ. Тэгвэл яхахгүй эхлээд нөгөө YouTube-ээрээ танигдчихгонгууд YouTuber гэж яваад байгаа байхгүй. Одоо ч тэгээд өөрөө нэг ардсан нийгэм болохоор хүн болгоно нэг боломж байгаа л та. Тэгээд чадж байгаа л юм шүү дээ. Тэгээд мэдээж хэрвээ ингээ хийгээд чадахгүй бол тэгээ хүссэн үсээгүй цаг хугацааны ирэхэд киноос гараа авчих шүү дээ. Тийм. Тэгэхээр айгаа хоо хийх л хэрэгтэй хамгийн гол нь. Ямар бусад хүний төлөө амьдарч байгаа ш. Ер нь бол өөрөө л хийгээл өөрөө яг хоббиор бол тэгэл хийгээл. Бид нар чинь тэгэл кино хийж үзсэн, зөндөө ч юм сурсан. Тэг чи кино хийхдээ хамгийн бас нэг хамгийн том чухал зүйл нь юу нэгээд байгаа юм л та. Кино хийх үйл явц дундаа амар их юм сураад байгаа. Бас тэр сурсан зүйлээрээ дараа нь YouTube хийхэд бас нөлөөлөд байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо YouTube хийхэд бол бас илүү арай нэг юмыг ингээ нэг өргөн өрөөд харж байгаа. Өргөн өрөөд амар илүү ач холбогдол юм. За кино хийхэд ч нэрээ энэ дээр ингэж ханддаг. Тэгвэл YouTube дээр бас яг кино хийж байгаа юм шиг ингээ хандчих ингэнгүүт чамд бол амар том. Бас хөрөнгө оруулалт байгаа даа байхгүй. Тийм шүү. Тэгэхээр бас кино бол зүгээр хүмүүс тэгээ шүүхэн шүүндээ тэгэл хамгийн гол нь тэгэл хийж чадж байгаа нь тэгэл сайхан хийж бүтээгээл амьдрын штэ. Тэг хүн шүүхээс илүү цаг хугацаанд ер нь бидний шүүндээ. Яг нэг хийж чадсан байна уу чадаагүй байна уу гэдэг нь те. Би одоо YouTube-ыг яг үндэ ингээл 8-9 жилийн дараа л одоо хийж одоо яг сурж шít ивэн олж. Тэрнээс эхний хэдэн жилдээ бол яг Facebook-ээр хийдэг байсан. Яг сонирхлоор бол. Тий. Гэтэ тэдрэл өстой жинхэнэ бүүм хийсэн юм уу тий. Тий. Эхний Facebook гоё үнэхээр үнэхээр суртай байсан шүү. Тэр чинь яг энэ жижиг зохиолд баригдаж явдаг. Яг хүнд яг өөрт нь яг тохиолддог зүйлийг хийгээд өчөөс амар гоё. Тийм шүү. Тэгээ манай шүмэлчин бас юугаа сайн хөтлөн те. Instagram-аа сайн хөтлөн те. Тий, Instagram-аа бол өстой бүр 24/7. Зөв. Жохон давсаач. Цайгаа хойлоо авчаад жохон ус хийхгүй бол бас баншаа хийхээр жохон баглаач магадгүй юм байна. Та аппарат заах вэ нэрэ? Аппарат авмаар байна. Яа байлгал хэдий. Яг миний нөгөө би нөгөө баг байхдаа бүр баг байхдаа аав чөөр миний шүтэнд амар анхаардаг байсан. Тэгээ анхаарж агаад хүн чинь тэгээд яг нөгөө ингээд жоохон нэг өсвөр насны хүрээд ирэхээр өөрөө биеэ дагаад эхлэв шүү дээ. Төгөөд чинь ингээд шүд мүдий чинь нэг сүртэй ингээд тоохгүй ажаад баахт нэг араа байсан юм. Тэрийг ахуулахаас айж явсаар байгаа тэр араагаа тэг ахуулсан. Тэгвэл тэр араан дээр имчилгээ хийхгүй шууд эмчээний нэг шүд онгорхоо ингээд амьдрчингууд 10 жил амьдрчингууд чинь шууд нөгөө нэг доошогоо мошогоо ирүүний ясмаас доторх хөдөлгөөн бүгдийг алдаад эхэлсэн. Тэгээ миний хаг нөгөө нэг удаан багаасаа нөгөө нэг араагүй явчингууд шүдний хөдөлгөөнүүд нь амар тийм бороо хөдөлсөн. Тэгээ одоо аппарат зөөнгөө тэгэл доотлын нөгөө нэг ясмаас ингээд одоо сайн муу тий тэгээд ёо имчилгээ хийхэд ийм тийм гэл зүгээл. Ер нь миний хайг бас амар хэцүү шүдгсэн. Манай эмчнээс тэр зайг нь нөхсөн юм уу? Одоо энэ чинь ингээд бүгдийн нөгөө нэг наанаас нь тий ахичдаг аппарат зүгт чи бас нэг өөр нэг шүдийг нэг дээрээс нь авч жагаад бүгдийн нааш ингэж татдаг байгаа байхгүй нөхөж. За баншмаа нэрлээ. Йоо баншмаа нэрлээ баярлалаа. Чи хоёр камера хардаа гайгүй бичиж байна. За аяга задлчих. Цаагаа хийх хөлөө эхлээд. Very nice. Ич минь. Яж хөөе. Ой ой. Яж. Унах гэж. Болно байгаа.
Би бол зүгээр амсах төдөл. За баярлалаа. Бум 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 бум. Найзаа яа хана. Оо сайн амар гоё. Цаа янз нөө. Wow. Very nice. Оо гоё цай чанцсан байна шүү. Хаач те. Өстой гоё. За, өрөн борцог. Ууранд нь нүрээ дулаацчих. За ингээд 100 цагийг нээгээд өрөн борцгоо яа. Аанд үдэ шүү. Өстой гоё. Ок. Гэтэ өрөн бас ингээд дэлгүүр тас бэлэн зардаг усны ясан гоё юм тийм. Мах. Монголын энэ сайхан те. Тэгэл яг хүссэн газараа очоод сайхан. Харин тийм. Тэгээ юм хөгжсөн газар бэлдээд гаргаж ирээл нэг сайхан хоол ундаа хийж идэл. Тэгэл гэр бүлээрээ ингэж явхад ямар ч юу байхгүй. Мөнгө өгөх шаардлагагүй. Яа, өрөн борцог сүтээ за. Галзуу байна. Гойд гадаа нэг жоохон сэрүүхэнд ингээд халуун хаягаа бариад хэднээс илээ бас хөдөө орон нутгаар нөгөө нэг сая хийсэн юу киногоо авчихсан те. Сая нэг 2 аймгаар авчиад ирсэн. Одоо нэгдэхээс дахиад явах бах. Гэтэ аймагуудын хүүхдүүдтэй уулзах чинь айгүй хөөрх юм бид шүү дээ. Бүр үнэхээр хөөрхөн. Манай киног үзээл ингээл өөстө янзтай их юм их жаа сэтгэлүүдийн сонсохоор үнэн кайфтай. Тэгээс нэг аймгийн хүүхдүүд чинь Улаанбаатарт орж ирэхгүй те бидний чинь байнга ютубер үзчихэд Тийм. тэгэхээр нөгөө нэг яг өөрөөрөө очно гэхэд тэд ч мөр амар гоё байгаа байхгүй. Гоё шүү дээ. Анх зөвхөн намайг бас яг миний намайг яг жинхэнэ ютубер болгосон шүү дээ. Тэг хүүхдүүд айгүй дуртай юм биш үү? Айгүй хөөрхөн. Бүр тантай таарахын хүсэлтэн болсон хүүхдүүд. Тааш одоо бэр тийм үү юу юм бэ? Хүсэл биелүүлэгч шиг л. Чадлаараа билүүлнэ чаамаас. Гэтэ ингээд таарад биелүүл чадхааргүй тиймэрхүү юм хэлжсэн юм зөндөл байгаа л. Хүн юуд нь ингэдэм байлаа. За. Одоо би чамтай уулзсан шүү дээ. За. Англи цагтаа болоо эргээл. Өө сайн уу шивээ сайн. За би чиний нэг хүсэл чинь билүүлээ. Хүсэл чинь юу ингэдэг хүн нэгт толгомд нь. Хоёрт монголчууд их нэрлэхөө. За. Тэгээ гуравт хүүхэд гэдэг зүйл чинь өөрөө тийм амар шундалтай биш. Бас. Оо юм. Зүгээр. Одоо хүүхдүүд ингэдэг байхгүй ингээд зарим гингүү те хүмүүс үзчихэд яг үеийнхэн те найз тэр хүүхдүүд зарим хүсхийн те гоё том юм хүсэхгүй ингэнгүүт хүүхэд чи өөрөө зарим гэдэг нь өөртөнд амар том хүсэл байгаад байгаа байхгүй. Хамгийн том биелүүлсэн хүсэл юм бол хүүхдийг Япон явуулсан юм да. Па. 16 хоног Японоор авчиж. Тинейж байх тий. Тий. 10 дахь анги л 12 дахь анги яг төгсөх жилд байсан баха. Оо, ямар гоё юм. Өөрөө бүр илүү сайн хичээгээд илүү бас нөгөө нэг хүсэл биелүүлэх тийм чадвартай байхгүй бол тэгээд хүүхдээс илүү бас дээшээ өсвөр насны хүүхдүүдийн бас хүслийг биелүүлмээр байгаа байхгүй. Өсвөр насны хүүхдүүд чинь бол бас нэг арай юм нэг те төлөвлөгөөтэй ирээдүгөө хараад зорилготой тааруулсан хүсэл хэлнэ шүү дээ. Тэгээд тэр хүслүүд чинь бас нэлээд бас том байж таарна. Тэгэхээр бас тэр өсвөр насны хүүхдүүдийн хүслийг биелүүлэх хэмжээнд өөрөө бас хөгжөхөөс гадна бас шадамжтай байх хэрэгтэй. Тэ? Одоо ингээд гадаашаа явна гингүүт чинь за ингээд гадаашаа явал тэгээ мэддэг газар байна. Энэ газартаагаа ярилцсан ийм тийм гингүүт чинь болоо явчих. Одоо тэгээд нэг хүүхдээ бол шимээлэгчтэй уулзах юм бол би чамруу уцтаал хоёлаа ингээд за тэр одоо заагаа нь очиод нэг хүүхдээ уулзуулчих юм бол окей гэл энэ чинь бас нэг хөөхний чадамж байгаа даа байхгүй. Тийм ээ. Тэ. Одоо ёо нэгт бол яг ийм кино жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй юм байна. Өөр. Яг одоогийн байдлаараа. Одоогийн байдлаараа бол жүжигчин киногоороо явах бол яг 2 дахь зорилго тийм. Нэгт юу вэ? Нэгт энэ бол аюул чухал. За. Одоо за Монголд намайг одоо үзэж харж байгаа те. Зарим хүүхдүүд чинь зарим ч яг уу ихэнх хүүхдүүд маань амар юм харанхуй нийгэмд амьдарч байгаа заяа. Амар юм dark. Ямар ч юм hope байхгүй ч юм уу те. Эдэрт ингээд найдвар байгаа шүү гэдгийг үзүүлмээр байгаа. Би ч нөгөө өөрөө итгэвч байхгүй юу? Тийм шүү дээ. Тийм тэгэл хизэнээс итгэж болчих. Яг сумд явж гисэн гэвэл 2 жил юм. 2 жилийн өмнө. Тийм. Бүр яг 100% үнэхээр ингээ бурхан байдаг юм гэдэгт бол жилийн өмнө Америк явал итгэсэн шүү дээ. Тэгэл ирсэн байхгүй. Тэгээ ирчээд бас Монголд бас үлдэх шалтгаан бас тэр. Хүүхдүүд залуучуудад те гоё найдвар байгаа шүү. Аз жаргалыг бас те заавал юм хаард зүйлсээс авах шаардлагагүй те. Тиймэрхүү тэгэхгүй бол эдрийг чи хараад өрөвдөд байгаа юм чинь бүр. Мишель чих зөөлхөн сэтгэлтэй нөгөө өмнө бид нар ч байрны хүүхдүүд ихэд нэг асрамжийн газар хүүхдүүдэд юм өгөхөд тэр мэлч бас те. Яас чанга байсан яа. Чанга байлаа. Гэтэ яг одоо чанга байсан гэдэг тэр зүйлээс бас бид нар цухтаад
Тийм, байж тийм. болохгүй. Нүүр тулж бас ямар байдгийг бас Яа. ойлгоод тэгээд бас аль чадлаараас тусалж явах хэрэгтэй. Харин Бид нар тийм. тусалж байна гэдэг чинь биднийг үзэж байгаа дүүнэр маань том болоод бас тий. Тийм шүү. За баншаа эцгээе. Баншаа хийх үү? Хүний 7-7-оор хийж. Өө. Одоо надад ч бас л өсөн шүү дээ. Бид нар чинь бас л үржин штэ. Нэгэн дотроо ороод 3 болдог гэсэн. Гадаа одоо ингээ цаг агаар гой дулаарч штэ. Зундаа юу их вэ? Буц юм их байна. Ямар ч надаа 6 сард бол яг зургандаа орно. Нэг Тэр бол кинонд аюу ордог нэг тийм том юм байгаамаа. гол дөрөв. Тийм бүр яг Гол гол. дөрөв. Вау. Тэгэхээр яг анхны болчиход Аа, байгаа тийм ээ. байхгүй. Өмнөд нь Яг бол дандаа хамгийн- туслах гэсэн болохоор. Зохиолн таалагдсан. Таалагдсан. Жохос байлдаж болохгүй. Спойлж болохгүй. Одоо тэгээд Аха. дөр дээрээ ажиллаж байгаа. Мишель чи нэг дүүтэй. Айлаас Хоёр дүүтэй. Хоёр дүүтэй. Тийм. Эрэгтэй дүүтэйгээ бол нэг видеод хамт ороод идэв ч тий. Эрэгтэй дүүний яасан бай тэгээ видео бас Хийх гэдэг яах гэдэг нэг. хийх гээд байна уу? Сонирхол байна уу? Ингээд хэрэглээ шүү дээ тий. Аха. Хийвэл явахаар ихгүй юу? Аа. Юу ингээд потенциал нь байгаа юм Тэ заа. нэг донжин байна уу? Тийм донжин байгаа. Хүмүүсийн Хүмүүс ч ингээд үзэх хайрыг бас сонирхолтой. татчих чадхаар юм байна. За. Даа чи өөрөө жоохон залхуу юм шиг. Залхуу сонирхгүй л байна. Хүн ч Тийм юу одоо нас сонирхол байхгүй. сонирхсан юм дээр л хөдлөн л та одоо Харин үед бол хүмүүс. Бүр яг 100 бол сонирхдаг биш юм шүү. Тэрнээс илүү цаачин хөл өмбөг мөлөг тиймэрхүү. Тийм байна. Спорт талтай. гой гой эрэгтэй хөлтийг спорт гой хөгжүүлнэ. Гой хөгжүүлнэ, гой хүмүүжүүлнэ, гой хамт олонтой болно, нөхөрлөн бас гой гой. Хөл бөмбөгөө, сагсан бөмбөгөө, волейбол, Тэргэлөө. Тий. Хөл өмбөг. хөл бөмбөгөө тий. Монгол гой хөл бөмбөг хордоо хөгжих баа. Мобайл юу бас тол. E-спортоор. Тийм. Мобайл. Тэмцээн ороод ани нэг 20к өгчих гээл тэмцээнд орох. Тэр чинь багийнхаа юуг бас бүрдүүлэх гэдэг байгаа байхгүй Харин санхүүж тийм, тэр чинь гоё шүү дээ. Харин. Тэгээ багийн e-спортын тэмцээнд гоё л та яг тавуулаа нэг тал болоод тэр хожих мэдрэмж нь юу 20 мянга цаашаа гоё мэдрэмж шүү дээ. Яг нэг тал. Тэгээд тэндээс чинь жинхэнэ гоё нөхөрлөл үүсэж байгаа юм чинь. Гэтэ тэрийг бодвол манай баг дүү бол яг ийм entertainment талд бол яг над чиг дуртай. Одоо танаа дүү чи идтэй. Манай дүүч надаас 10 дүү шүү дээ. Болоогүй. Харин тий. Тэгэхээр 15 16 мургаа хавцал хийж эхлэхгүй бол нөгөө нэг хит. Тий одоо л арай л жоохон байна. Яг жоохносоо хит бас ингээд олондаас мэдгэцгээр хэцүү. Би ч бас хүүхд мөхтэй хаяал оруулнаа. Баян оруулж болохгүй. Зөв шүү. Харин тий манай гэр бүлийнхэн чи амар дэмждэг. Сая кинонд хүртэл одоо аав ээж хүртэл оролцсон шүү дээ. Амар хөөрхөн. Гоё юм аа тий. Аав чаач дэмжин гэдэг чинь юу хамгийн чухал зүйл шүү дээ одоо. Харин тий аав ээж бол үнэхээр том рол гүйцэтгэсэн. Өөрөөсөө нөгөө бас нөгөө хүслээрээ явж чадаагүй учраас. Манай аав чи өөрөө жүжигчин болохыг хүсдэг байсан Оо байхгүй. яасан гоё юм. Хоол болчаа. За хоолоо идэв та. За өдрийн хоолыг найзтаа жинхэнэ утгаар нь. Сагаар гэж. Оо. За маш. Зүгээр. Манай хүн аягаа өгөөрэй. Яг нэг ингэдэг юм бол нэг ахнар. Яасан. Тэгэхгүй одоо сая ингэ бичлэг эхлэх юм ч гэсэн ингээл хамгийн юм гэж ахлаа. За ингэ аялал. За. Яа нэг гэдэг юм бол зүгээр Энэ ингээд цаанаасаа тэгдэг юм шиг би байна. зүгээр цаанаа би энэ жоохон нэг жижиг зайд би бол яг өндөө одоо Жинээсээ шахацлаа гэдэг юм уу? яг жинхнээсээ ингээд. Тэгээ ярахаар нэрнгэсээ тэгдэг юм уу? Тэгэхгүй юм. Ахнар Нэг зүгээр юм сууж нэг- муухтар л ахнар тэгж. Алин яа за. Би ихтэй гайгүй байгаасаа тэрэн дээрээ Та юм жоохон тийм болоолох шиг. болоод ах шиг байна. Харин. Болох уу хуу бас. Энэ дүүд юу ах уу? Хөөе бэлээд байгаа таны царайч өгшөмшөө яриач өгшөө гэв. Яриач өгшөө. Яа. За сайхан одоо ингэ за сайхан. Одоо тэрийгээ тавьчихлаа. За энийг л за тэгээд Эсвэл ингээд Монгол ирэх үү ингээд байгальтайгаа ойртчор ийм болчт юм уу? Нэг л ийм нэг агаар магаар ингээд нэг ийм нэг гоё цаанаал ингээд нэг гэдэг юм нэг бяр амтдаг гэдэг шиг. яг өнөө будаал амтгаж байна. Нөө янз. Нэрэ шар будаанаас илүү цагаан будаан гоё юм. Яа наач юм бэ те. Сая чи Харин яг яг Монгол ах ш. Аа. Одоо тэр өвчнөөс өжөлөөд ихэд. За. Миний энэ жигч өөрөө бүр бадаараад ахаа юм. Даараад байгаа юм багтаа. Та хоолоо бүгдийг идэж шүү. Энэ аяа санаа угаахад хэцүү шүү манайхаа. Үлсөд арай жоох яарч идэж байна халуун болыг. Яс. Юу яж байна? Янзгаа.
Үүх бэмби явж штт. Хэд явж байгаа юм бэ? 3 4 явж дээ те. Гоё юм бэ яасан. Бас л том амтан байх шүү. Цагаан уу? Цагаан бүхстэй. Цагаан бүхстэй. Ааха. Хөөх юм бэ? Тэгээ юм шүү. Нөгөөд нь цаашаага гүг алгуулчлаа. Оо, үргээгээ тайчих юм. Оо янз. Харсан. Би бүксийн л харлаа. Угаасаа Монгол уулан дээр чи юу илээ? Агнахыг хориглчихсан. Хориглоо штэ. Энэ хавьд чи хүмүүс буудаа яваад байгаа. Тэгээд тийсэн морж хоёлаа хүнээ хашил яа. Яа, өнөөдрийн өдрийн хоолыг бол амар гоё хийж байна. Одоо цаг 12 болж байна. Тэгэл доошоогоо богоод буцаад ажиллаа эцгэн дээ. Орой хэр унтж байна? Хэд? Орой ер нь хэд иж унтж байна? Одоо танаас үеийнхний яваас нэг асуудал чиж одоо хожуу ойлгож дараа. Хожуу ойлгох юм аа. Гүбэ ойлгосон бэ инехгүй өнгөрөөж чадахгүй байна. Харин тийм ээ. Шөнө унтаад байна. Нэлээ орой унтаад байна. 10 ч юм уу 9 мөсгө орондоо орно штэ. Угаасаа нойр өрөхгүй. Цаанаасаа 12 өнгөрөөж нойр үрж байгаа байхгүй. Манай бүр зарим найз нар ингээд нойроо олно гэдэг. Тэр нь яах юм гээд өнөөдөр унтахгүй яжаад маргааш орой ихтэй унтчих. Чаас тийм арга хэрэгжилжсэн үү? Хэрэгжилж зөндөл бүх л аргыг хэрэгжилсэн. Та хэдэд унттай юм? Удлаа гэхэд 12. Тэгээ 11 гэл унтаад байна. Тэгээ өглөө 8-д. Яаж иж байгаа л өдрийн 8 цагийн нойрыг авах хэрэгтэй. Хамгийн чухал юм ч одоо нойр байгаа даа шүү. 8 цагийн нойр авсан байгаа сэргэг байна. Тэ? Эрүүл байна. Тэгээ ажил хийх юу, их хүчтэй байна. Авсан жоохон сул юм уу? Гайгүй нөө. Гоо, тотогоо юм. Зуныг нээчлээ дээ. Өнөөснэс. Бага хахад ингээ шанаага дотор нь хийх юм бол хэрэл үүсдэг ингээ хэлчихээр тэгэл. Иш хөөр гэдэг. Намайг юу гэдэг үсэн гэж төмөс ингээ арилган заяа. Манай хамаат гэдэг биш та. Балаа. Төмөс арилгаад нуу дутуу арилгаадсан бохгүй юу. Тэгсэн чинь наадах чинь ингээ хэрчээд хоолнд орохоор Жон болдог ингээд. Тэр биш бүр айгаад нөгөө хоолноос идэхэд бол яамаа хоолнд Жон болоо гараад ирэндээ. Ямар аймар. Тэгээ тэрнийга том болоод нөгөө баг дүүдрээ хэрэгжүүлдэг байхгүй юу. Чи дутуу арилгаад байгаа наач Жон болоо чи бити солиор гэсэн чинь өдөөс. Мэдээ тий. Йоо амар мэдчих юм чи. Яг порц бол яг таарсан байх шүү те. 3 өнд бол өстой яг янзаа. Яаж ийна? Зүг. Зүги. Юм хэ. Нүгсэн зүг. Яриа ойлгодог зүг те. Йоо. Яасан. Би давс гэдгийг харж ирсэн юм шүү дээ. Өмхий. Өө тэгэж бас үг байдаг өстэй. Манай ханчад өмхий гэдэг юм байна. Тэгэхээр цаанаасаа автоматар хэлсэн шүү дээ. Аим зарим аймгийн хүмүүс чи айгүй сонирхолтой ирдэг юм блэ. Би нэг сая явчаад ирэхдээ нэг үг сурсан. Ямар үг? Эсгэн бол гэдэг үг. Гэтэ энэ яг ингээ хайгаад үзэнгүүд байхгүй. Эсгэн бол гэдэг чинь үйл өвгөө. Одоо инг тэг гэдэг үйл үг шиг сонсогдож байна. За. Сток. Эсгүү бол гэсэн үг юм уу? Аа. Ваа, нэрээ тийм биш те. Эсгэн бол. Харин та энэс идэх үү? Эсгэн бол энийг идэх үү? Эсгэн бол. Эсгэн бол гэдэг сонирхолтой сонсогдож байна. Эсгэн болоо. Тэгээ бас бушнаах гэдэг үг байна өмнө говийн. Бушнаах. За таана бушнаах. Хаалта. Бушнаах. 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 Тэгээд бушнаах. Хордол гэсэн үг юм уу? Бушуухан гэдэг үгний тавчлал бушнаах. Үгүй. Бушуухан биш. Буугаад ирээ гэж юм аа. Бушнаах. Нөө. Тийм сэтгэл төрөөд байгаа юм. Бушнаах. Гэж ойртол та. Ер нь бол ойртсон байгаа юм. Тийм үү? Ядаа уушлаарай. Бушуул гэж юм уу? Бушуухан гэж юм уу? Үгүй. Бушуугийн үлгэр гэж нэг амир кино байсан юм аа багахт. За чадахгүй мэ? Бушнаах. Буулгах. Юм буулгадаг даа ингээд. Аля наатаха бушнаах гэх үү? Наатаха буулгах гэж юм. Биш. Гэр ороо ингээд буулгадаг даа. Зөв. Чи яагаад гэр бушнаагаад байгаа юм бэ? Сүйд одоо юм юу? Сүйтгэх юм байна шүү дээ. Тэгээ бас сони те. Ютубер ингээд аах гавчраа ер нь манай чами хоёрыг одоо хизээнээс амар харьцуулаад эхэлчлээ. Хоёрын хоорондын харьцуулал юу ч бас л нэг бүтэн он жил бас амар жил байсан шүү. Харин тийм. Явандаа чами гарч ирээл тэгээд тэрнээс өмнөх би бол нэг юм тодорхой хэмжээний үзэгчтэй. Тэгэл ингээл вайрал болвол тэрүүхэн тэндээ ингээл вайрал болоод тэгэж явдаг гэсэхгүй юу. Тэгээ хейт комент авт юу ч яахгүй. Тэгээ яг чами гарч ирээл нөө харьцуулаад ихсэн чинь миний дагагч магагч бүр эрчимтэй бүр амар хурдуулсан за. Тэгээ бид юу болоод байна гэдэг.
гайхчихсан. Тэр нөгөө угаасаа мдээгүй байсан хүмүүс чинь Facebook-ээр л олж мэдчихэж байгаа юм чам. Facebook дээр ч бүх хорон юм Facebook дээр явж идэг тийм. Харин Facebook гэж нэг Монголын одоо юу юм бэ? Тэр бол амар. Хамгийн том юу юм аа ши. Тэгээд хоёр нөө хоорондоо ч бол гайгүй. Тэгээс нөө харьцуултнаас бас цаагаараа нэг давуу талтаанаас хоёр хүн өрсөлдөд ирэхээр Би нэг ингээд пүүслээд явчихдаг тий. Тийм үлээ. Тэгтээ тийм учраас бас одоо энэ бизнесийн компаниуд ч нөгөө нэг одоо шинэ Pepsi эсрэг кола гэдэг ч юм уу те. Тэнгүүд тэрнийхэн цаана нэг эзэмшигч байдаг ч юм уу те. Албаар тэгдэг юм шиг л шүү дээ. Тэгээ өрсөлдөгч байж хүн өгийн илүү сайжруулаас илүү хүмүүсийг хандлтыг авдаг л та тийм. Бараг тийм болохоор спорт ч бас амар үзэлт өндөртэй. Ер нь бол нэг амар хоорондоо олдож нэг амар хүй хай гэсэн нэг амар харилцаа бол өгийн байж байгаагүй шүү дээ. Тий. Гоё сайн хоёроос манай YouTube чам дээр хоёлаа орсон. Өстой бас би баярлалаа. Гоё харагдчихсан. Өстой бид дээр чинь хамт юмд орохгүй байж байгаад танаад орсон тий. Тийм. Гоё. Бас манай YouTube-ийн бас гоё. Бас нэг гоё юу штэ. Чимэгчтэй хоёрын хоорондын өрсөлдөөн чи. Хоорондоо өрсөлдөөгүй байхад үзэгчнэр хооронд нь өрсөлдүүлээд энэ Facebook хоорондоо өрсөлдсөн байгаа байхгүй юу? Ойр дээ. Йоо тэгтээ бас айгу тэр үед хэцүү байсан зүйл нь байгаа юм байна. Сая байхгүй мэн гэж бодож ирсэн чинь би нэг автобусаар явдаг гэсэн байхгүй юу? Амар их автобусаар ингэж явж ангууд зүгээр нэг хэсэг бүлэг хүүхдүүд ч юм уу чавь илүү гэж ойрлцоо бууж муудаг ч юм уу. Тэр битүү хүнтэй байгаа шүү дээ. Эргэж харж байгаа. За наагаас мэдхгүй ч гэж бодлоо. Босод үеийнхэн ч огтоод үе чи хөвгүүд харилцаа нь яаж вэ? Надтай харьцаа нөө. Гэтэ ер нь бол нөгөө өмнө нь ингээ харьцаж ийснаас нөгөө өөр харьцдаг болсон хүмүүс бол хэсэг байгаа. Тэр хүмүүс бол шууд ингээ илт мэдэгддэг. Тэгээ манай ингэх юм бол угаасаа нөгөө угаасаа л яг нэг харьцдаг хэмжээгээр л байгаа тийм байна тий. Гэтэ яг нэг юм тоглоал нэг юм шоглдсон шүү дээ. Манай чи хамаатнууд цагаазар гэж нөгөө юу гэдэг лээ. Хамаатны од гэдэг юу гэдэг лээ. Facebook-ийн од. Манай хөө том болсаа өөрийгөө харуул гэдэг шиг. Манайд нэг од байгаа наашир. Тэр нөгөө Facebook-ийн од нааш нэг зураг даруулаа. Зураг даруул. Манай хүүтэй гэлээ. Гой хүүхдүүд таарнөө зүгээр нөө ингээл нэг удаа сургууль дээр очсон ч нөгөө бага ангийнхаа амар ингээл шаваал яваадсахгүй юу. Тэг чи нэг хүүхд донд нь юу болоод байгааг ойлгохгүй. Энэ хээ юм бэ гэлээ. Тэгснэ над дээр ирсэн. За хичээ. Үчи намайг хин гэдэг тэгээ мэдчихэж байгаа юм гэж. Мэдхгүй л да. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ гэдээ дараад байгаа шүү. Яаж үтгэгээд. Хооромч. Ер нь хооромч. Тэгээ бид нар бас үргэлж дэмждэг бас үзэгчнэртэй үнэхээр их баярлалтай шүү. Одоо та бүхэн мэн одоо байж л бид нар ч одоос оршин тогтно шүү дээ. Чи надад бол гэхдээ зүгээр юм YouTube-рээс илүүтэй стример руу гадаад руу гарах боломжтой юм шиг санагдаад байна шүү дээ. Стримий чинь хаанаас ч гэсэн зоолтой нэг хүн бол үзчихлээдэг. Тэгэл тэр нь ингээл өссөөр байгаа л стример руу чи амар од юм л шүү дээ. Twitch шиг лөө тэр өөр аппликейшнүүдтэй Kick гээд байна. Бас Twitch гээд байна тий. Стримерүүд гэхдээ бас удаан суудаг ш бас хүндлэмээр ажиллаж үнэхээр бид нар чи ингээ яг бодож байгаад ингээд за энэ нэг юм хий чинь тий энд ингээ төвлөрөөд энийг гоё хийгээд нэг юм багстай яж. Стрим чи ингээд суугаад 4-5 цаг тэр хүмүүсийг уйдаахгүй. Би ч нэг өөрөө нөгөө яг юм марафон стрим хийж исэн амар ядардаг. Илүү их ажил ордог юм санагдаж стрим байх. Стрим бол ер нь хэцүү шүү. Стрим яг байна гэдэг бол өөрөө зохиолтой видео хийдэг одоо ингээд ютубердээс илүү Монголд стрим хийдэг ютуберүүд илүү их юм байлээ. Тийм үү? Тийш ч одоо ингээд ютубер ороод лайв руу оронгууд ер нь бол нэг 20 стример бол байгаа шүү. Байгаа. Тэр хүмүүс чинь яг бор зүрхээрээ хийж байгаа байхгүй бүр ингээд компаниуд ингээд пүд гээд шууд их мөнгө өгөхөд амар хэцүү харагдаад байгаа байхгүй. Тэгвэл тэгсэн мөртлөө тэд нар хийгээд байгаа байхгүй. Ер нь бол би бол стримердэг тэгэж бодоод байгаа. Тэгээд талтай эдитер одоо бичлэг хийдэг хүмүүс чи эдитэн дээрээ суун. Стример чи яг хийж явахдаа суун. Тийм ээ яг нөгөө нэг хийсэн системээс харж байгаа да нэг богино тастаж байна тий. Тийм. Бид нар урт юм эвлүүлдэг юм байна. Бид нар болохоор удаан шууд нэг суугатаа удаан суудаг. Бас айл нь даваа тал айл нь сул талтаа юм байна л та. Одоо ихтээс гоё болчихъя гэж зөвхөн YouTube хийгээд ингээд амьдралынхаа насан туршдаа YouTube хийн гэж ярихаараас их ярих бас хэмжээнд байна гэдэг чинь гоё байгаа даахгүй юу. Тэгвэл тэр YouTube-д бас тэр боломжийг өгөөд байна л та. Тийм шүү. 10 жилийн өмнө юу тэгж ярих байтугай л юу тийм ойлголт байгаа шүү. Болоод өгөхнөөстэй аав ээж мэж сонсох юм бол одоо жоохон бага хүүхдүүд ютубер болно гэдэг тэнгууд нөгөө аав ээжүүд нь бол барыг дэмжиж байгаа юм шүү. За зарим жоохон хүүхдүүд чинь инстаграмаараас амар одоодоос жоохон хүүхдүүд бас байна. Харин тийм. Солиор үлдэв билээ шүү дээ. Амар. Тэр чинь нэг л ерөөсөө цаана аав ээж нь л байгаа. Аав ээж ерөөсөө л байгаа.
Танаа аавч учраас чамайг бас аягуулсаа дэмжнэ. Тийм. Харин тийм. Тэгээ бас амиг бол нөгөө нэг чамайг дэмжиж идэг. Мгм. Чи өөрөө яасаа тэрийг яг ингэж ажил болгоо хариуцлагатай хийгээд үр дүнгийн харуулдаг байгаа болохоор илүү сайн дэмжиж байгаа байхгүй. Жоохоо хийж байгаа л болчих ш тэ. Тийм. Тэгэхээр ясаа хоёр талаасаа л байна л та тэ. Мгм. Сонирхолгүй байхад нь дэмжиж байвал Бас бай чи хийгээд байвал. Тийм тийм. Тийм. Тэгээ юу нэгсгээ боо да одоо яг Харин боо. ажлын нэг цайны цаг дуусч байна. Өдрийн зүгээр ажлынхаа цайгаа зүгээр орж ирсэн Зүгээр л нэг ууланд гарч ирээд баяжтай чи зүгээр л чанаад. тийм. YouTube болоод одоо ингээд бас уртуудаа ингээд кино мэнэ гэдэг хаад юу манай Мишель одоо яг үеийнхэндээ хандаж нэг гой зөвлөгөө өгвөл юу вэ? 20 болохгүй 20 насны дээр ирсэн байж тээ. Яа. 20 болохгүй 20 насны дээр ирсэн одоо яг үеийнхэндээ хандаж ганц зөвлөгөө өгөөч. Ганцхан уу? Одоо партнераа сонгох, хамт амьдрах хүнээ сонгох те. Тэрнээрээ л хайр дурлалын тал дээр л анхаараарай л гэж хэлмээр байна. Ерөөсөө ингээд тоглоом ч юм уу эсвэл уйдсандаа ч юм уу те. Яг гэрлэхгүй гэж хүнтэй өрөх бол амар юм том эрсдэл. Манай залуучууд тэрнээсээ болж амар их шарах авдгаа өөрсдөө мэддэггүй. Нэг хүнтэй өрхөөд сална. Оо яг тэрхэн дэндээ гуниглна те. Тэгсээ тэр гуниглал чинь ингээд нэг том биш ч гэсэн цаанаа ингээд зүрх сэтгэлд нь амар юм том шарах үүсгэж идэг. Тэгэл нөө олон хүнээс ингээд шархтаж явж байгаад эцсийн нөгөө гэрлэх хүн дээр очиод тэнгүү зүрх нь бүр амар юм айцтай болсон байдаг хөхгүй юу. Тэрнээс амар айж ийн. Бүгдээрээ ер нь гэрлэн л гинж хүнтэй үерхээрээ. Хүнээ хараад үерхээр алуу шууд гэрлэн л гэж үерхэх хэрэгтэй. Зөв сонголтоо яг нэлээ бас тэ яаралгүй хийгэрэл гэж байгаа юм байна. Тийм. Них юу тийм ингээд гайхаад одоо ингээл яг уу Яг өөрийгөө хичээ явж байхад тэгэл хүн нь гараал ирнэ шүү дээ. Манай залуучууд гоё зүрхээ ингээ хамгаалаарай. Тэг зүрхээ яг тэ яг гэрлэн гэсэн үндэл ингээ өгөөрэй. Яг гоё ингээ хамгаалаад тэгж байгаасаа л гэж хүсдэг шүү дээ. Хөө амаагүй хүн зүгээрх юм бол тэ зүрх нь юу болох юм бэ? Амар өвдрөн шүү дээ. тийш тэ. Имзэг аахгүй. За ингээд энэхүү контентыг үзсэн нийт үзэгч нартай үнэхээр их баярлалаа. Тэгээ биднийг бас үнэхээр бас үргэлж бас дэмжиж, лайк дарж, тэгээ шеэр хийж, комент бичдэг та бүхэндээ үнэхээр их баярлж явдаг шүү. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзцгаая. Лайк, шеэр, комент биш. Лайк, subscribe, comment, subscribe.